1-р сарын 17-наас 21-ний хооронд Бохемийн үнэт эрдэнийн титмийг олон нийтэд дэлгэх үзэсгэлэн болно гэж байна. Чехийн хаан ширээний эрдэнийн титэм болох үүнтэй дагалдах үнэт эдлэлийг бүгд найрамдах Чех улсын 30 жилийн ав тохиолдуулан 1-р сарын 17-наас 21-ний өдрүүдэд Прагийн Saint Vitus катедрал буюу Гиген Витусын сүмд олон нийтэд зориулан нээлттэй үзмэрт тавих нэ. Гол үзмэр бол хааны титмийг 1347 онд 4-р Карл хааныг хаан ширээнд суухад зориулан уралсан гэнэ. Энэхүү алтан титмийг Карл хааны өөрийнх нь цуглуулсан олон янзын эрдэнийн чулуу сувдаар чимэглэсэн бөгөөд титэм ойролцоогоор 2.5 кг жинтэй. Титмээс гадна хааны эрдэнийн бөмбөрцөг болон таяыг бас үзмэрт дэлгэх ба эдгээр үнэт эдлэлийг 16 дугаар зуунд Хабсбургийн 1-р Фердинанд хааны үед уралсан байна. Эдгээр үнэт эдлэлүүд нь харахад үзэсгэлэн төгөлдрөөс гадна Европын түүхэн дэх олон алдартай язгууртнуудын гараар дамжсан гэдэг утгаараа маш өндөр үн цэнтэй гинэ. Үнэт эдлэлүүдээс гадна бас нэг ховор зүйлийг энэ үзэсгэлэнгийн үеэр харах боломжтой. Энэ нь Гиген Вацлавын гавлын яс. Вэмэрэ үнэт эдлэл юм боо. Эдгээр чи ер нь л янз янзын гавлын яс хадгалахтаа сайн юм биш үү? Энд тэнд нөгөө гавлын яс арга ясаар хийсэн нөгөө юунууд идэв шүү дээ. Сүм өмнө доор тийм хэсэг идэв шүү дээ. Ногоороо бурноо гэдэг. За тэгээ хэдхэн хоног энэ дэлгэж үзүүлэхийг нь ашиглаад очиод үзээрэй. Энэ одоо Чехийн хаан ширээний титэм тэр бөмбөрцөг тэгээд нөгөө дохиур гэсэн л юу лээ. Эднэрийг болохоор нөгөө байнга үзүүлээд идэггүй ингээд хэдэн жилийн дотор нэг удаа ч юм уу ингээд олон нийтэд гаргаж үзүүлдэм байлээ. Тэгэхээр Чехэд байгаа дээрээ хамжиж очиж үзээрэй. Очиж үзээд хямраа сэргээчээд ирээ.